Тэгээ яг хуу асуулт гэхээс илүүтэйгээр ийм одоо давхцлууд гэх юм хөрөө хязгаар руу нь халдаад орцсон бол энэ бас ингээд маргаан болгох юм шүү. А гарц байж яагаад болохгүй юм бэ? Тухайлбал энэ хуулийн төслийг бас сайжруулад ийм хуулийн төсөл байж болох ёстой гэсэн гишүүд энэ зөндөө шүү дээ. Тэгээ энэ гишүүд эрхийг аваад өөрсдөө санаачлаад явчих болно шүү дээ. Энэ санаачлага өгөөд ажлын хэсэг нь одоо ингээд нийлээ явчих болно. Тэгээ ийм хууль явъя гэж байгаа бол иймэрхүү гарцуудыг бас хайж үзэхгүй байсан юм уу? За олон нийтийн хилцүүдийг би харсан радио телевизээр зөндөө хилцүүлэг болж исэн. Мэдээч тэг хурал ёс зүйтэй байх хэвээр хэрэг төв хийсэн бол татагдчих хэвээр гэдэг энэ нийгмийн сэтгэл зүй олон нийтийн хилцүүлгийг бол заавал дэмжиж байгаа. Тэгэхээр энийг хуульчлахын тулд их хурлын гишүүд өөрсдөө яг тэр хүрээ хязгаарынхаа дагуу санаачлагад ороод ирсэн бол магадгүй өөр үс юм шүү гэсэн. Ийм л юм асууж байгаа. За ажлын хэсгийн 3 номер. За Ганбаатар гишүүнийг дэмжиж байна таны яриг. Угаасаа хуулийн төслийг хилцүүлэх, хуулийг цааш хэрэгхийг улсын хурлын маань эрхэм гишүүд бүгдээрээ оролцож, хэдэн талаас нь хэлэлцэж, санаа бодлоо солилцож, нийлж энэ асуудлыг нэг мөр болгож шийдэж үнэлт өгөх ёстой гэж таны ирсэн саналтай санал нэг байна.